Jisoo сайн ингээ Hot Ones нэвтрүүлэгт оролцсноо ингээ Blackpink-ийн бүх гишүүд. Гэтэ K-pop-ыг ерөөхдөө аварчаа ганц хамтлаг байна гэж яриад байгаа. Тэр нь болохоор NMIXX хамтлаг. Энэ жилийн Lollapalooza-д оролцсон цорын ганц K-pop хэрэгтэй хамтлаг бол Cortez юм. Тэд дебютээсээ хойш 1 жилч болоогүй байхдаа олон улсын тавцанд хийсэн хамгийн том нээлтийн нэг болсон юм. Cortez-ийн Lollapalooza дахь тоглолт нь тэдний 2 дахь Green альбомны хамгийн өндөр амжилтынхаа үед тохиосон үе бөгөөд дебютээ хийгээд удаагүй байгаа хамтлаг мөртлөө ийм том үзэгчдийг хэрхэн удирдах, уур амьсгалыг бүрдүүлж байгааг харахад үнэхээр их магтаал дагуулж байна. Тэдний тайзны оршихуй, өөртөө ихтэй байдал, эрч хүч, мөн асар олон фестивалийн үзэгчдийг татан оролцоож чадсан нь шинэхэн хамтлагаас хүлээх хэрэггүй төвшөнд аваачлаа. Cortez ирээдүйд дэлхийн хамгийн том тайзуудыг эзэгнэх хувь талантай хамтлагийг харж байгаа мэт мэдрэмж төрсөн гэж зарим фэнүүд хэлж байна. Тэдний тоглолтыг анх удаа үзэж байгаа нэгэн үзэгч би тэр гишүүдийн нэрийг мэдэхгүй ч тэр улаан хүрэмтэй гишүүн тоглолтын эхнээс л маш өндөр эрч хүчтэй байсан. Дараа нь бусад гишүүд ч мөн улам тайвширч тоглолтод бүрэн орж эхэлсэн гэж сайшаасан байна. Зарим хүмүүс зүгээр л боломжийн байсан гэж хэлэх байх. Гэхдээ би үүнтэй санал нийлэхгүй байна. Шинэхэн хамтлагийн хувьд бол үнэхээр гайхалтай тоглолт байсан гэж хүмүүс сэтгэлдээ хуваалцжээ. Энэ хүү сэтгэлийн доор нэгэн Cortez-ийн фэн улаан хүрэмтэй байсан гишүүн бол Мартин. Тэр дөнгөж 18 настай. Үзэгчтэйгээ харилцаж уур амьсгалыг удирдах ямар хэцүү ур чадвар болохыг хүмүүс тэр бүр ойлгодгүй. Зарим уран бүтээлчид энэ чадварыг эзэмшихэд маш олон жил зарцуулдаг. Гэхдээ тэд ямар нэгэн том тайзны эффект, арын бүжигчгүйгээр зөвхөн өөрсдийн ич хүчээр үзэгчдийг татаж чадсан үнэхээр мундаг. Энэхүү тоглолтоо 40 минутын турш нийт 11 дуугаар дуулж өндөрлүүлсэн байгаа. Ер нь бол GT Aespa хоёрын хамтрал санаанд оромгүй байсан. Тэгээ GT-тэй ингээд бүл бүтэн дуу гаргасан ч гэсэн GT яг ингээд дуу гарч явах үед одоо арьс өнгөөр ялгуурсан тийм цам цөмсөд шүүмжил өрчөж явах үед яг энэ дууг ингэж гаргах нь яг буруу үедээ шинэ дуугаа цэцсэн гэж үзэж байгаа. Яг энэ үед, яг энэ 5 сарын үед NMIXX хамтлагийн Heavy Serenade гэдэг дуу яг энэ дуутай зэрэгцээд гарч ирсэн. Гэхдээ чартад нэлээд сайн явсан. Тэгээд хүмүүс юу гэж дүгнэж байна гэхээр GD ахын тусламжгүйгээр чартад маш сайн явж байгаагаараа вау, энэ бол K-pop-ийн өөр үзэгдэл гэж байгаа байхгүй юу? За тэгээд NMIXX-ийг болохоор өөрсдийн хөгжмийн өнгө төрхийг эцэст нь бүрэн ойлгосон NMIXX бол хөгжмөө дээрлэхэж байгаа мэт сонсогддог. Яг ерөөхдөө бол ингээд NMIXX-ийн хоолой болон NMIXX-ийн дууны I2 хоорондоо зодтолж Жорж гэсэн өмнөх шигээ хардаа бид 17 секунд тутамд жанраа сольж байна гэсэн мэдрэмж биш, харин хардаа бидний бүхний галзуурлыг сэтгэл хөдлөлтөй болгож чадлаа гэсэн мэдрэмж төрүүлдэг. Мэргэжлийн шүүмжлэгчдийн хувьд бол үнэхээр их таалагдж байгаа. Тэгээд ер нь бол ингээд NMIXX ингээд би өнгөрсөн жил бүр яг ингээд вау гэж мэдэрсэн байхгүй. Тэр болохоор Know About Me гэдэг дуу бүр үнэхээр энэ жил ерөөхдөө бол дуу шүүмжлэгчид одоо NMIXX бол K-pop-ыг аварчина гэж ярьж байгаа юм билээ. Угаасаа ингээ би ер нь бол маш сүүлийн бичлэгүүд дээр дандаа ялж байгаа. Гарч иж байгаа дуунууд дандаа тийм TikTok эсвэл тренд үүсгэх хүмүүст ингээд амархан catchy санагдах тийм утгаар ингэж дуу хийдэг болсон. Гэхдээ NMIXX хамтлаг бол үгүй. Бид дуулна. Бид тийм юм хийхгүй. Бид дуулна гэж гаргаж ирж байгаа юм байна гэж тийм том магтаалыг бүр авч байгаа юм билээ. За дараагийн мэдээ нь болохоор мөн K-pop ертөнцид өөр нэгэн түүх бичигдэж байгаа. Тэр нь Lollapalooza-д анх удаа гол тайзанд оролцсон анхны эмэгтэй соло K-pop уран бүтээлч бол Jennie байгаа. Jennie-гийн хүлээлт ер нь бол үнэхээр өндөр байсан. Гэхдээ зарим шүүмжлэгчдийн үзэж байгаагаар тэр Blackpink-тэй хамт тоглож байх үеийнхээсээ илүү сул ганцаараа тайзыг дүүрэхэд хүндрэлтэй мэт харагдсан гинэ. Тэгэд ерөөхдөө болон шүүмжлэлийг харахад бол Jennie-гээс бүхэл бүтэн нэг хүний уран бүтээлчийн чадвар биш, давхар Blackpink-ийн 4 хүний уран бүтээлчийн чадварыг нэгж байгаа юм шиг харагдаж байгаа. Энэ шүүмжлэлээр бас нэг тийм санал нэгдэхгүй байгаа. Мөн гол тайзны асар том хэмжээ, олон бүжигчин, тайзны туслахууд, түүний оршихуйг зарим үед халахалсан гинэ. Гэтэ энэ дээр би бол жоохон санал нийлэхгүй байгаа. Хувцаа солих тоолонд ерөөхдөө бол арын бүжигчд нь урдуур нь орж ямар нэг үзүүлбэр үзүүлэнгээ сольж явах тэр үеийг болохоор Jennie хэтэрхийг халахалсан гэж үзээд исэн. Мөн үүн дээр нь дууны микс тэнцвэргүй байсан нь хоолойны өчүүхэн алдааг хүртэл илүү тод сонсогдуулсан гэж шүүмжилж илээ. Гэхдээ Jennie бол ер нь бол ганцаараа 65 минутанд нийт 18 дуу дуулсан. Энэ дээрээ бол ер нь дууны зарим үед амрах,
хоолойгоо амраах үед бол байгаа. Яг өмнө хэлсэнчлэн дахиад Дракула дуун дээр Женнигийн хоолойны алдаа ерөөдөө бусад дуунуудаас илүү тод сонсогдсон гэсэн. Тэгээ Женниг ер нь бол 65 минутанд ямар нэгэн өөр дуучныг урилгаар ингэж оролцуулаагүй байгаа нь дутагдал гэж бас үзсэн байгаа. Тэгээд ер нь их сонио. Тэгээд хитрхийх алдартай, хитрхийх нэр хүндтэй байх тусмаа хийсэн болгон дээр энэ нь ингэсэн байвал сайн юм биш үү? Энэ нь ийм байвал сайн юм биш үү гэсэн шүүмжлэл мөнхийн даастай байх юм байна гэж ер нь бол бодлоо. За бас нэмж хэлэхэд бол Jenny яг энэ фестивал дээр бас өмнө ингэж дуулж байгаагүй цоо шин 2 дуугаа дуулсан. Тэгээд ерөөдөө бол цоо шинэхэнд 5 дуугаа дуулсан ч гэсэн хитрхи шин дуунуудаа дараас учраас уйтгартай байсан гэсэн тийм шүүмжлэлийг авсан. Яагаад вэ гэхээр Jenny-гийн тайзны яг хажуу талын тайзан дээр энэ жилийн Grammy-гийн шилдэг шинэ артистаар шалгарсан Olivia Dean бас зэрэг тоглолтоо хийж байсан болохоор хүмүүс яг ингэ Jenny-гийн шин дуунуудыг сайн мэдгүй байсан учраас нөгөө тайз руу явах үзэгчдийн хөдөлгөөн баг зэрэг ихсэн гэж энэ нийтлэлч бичсэн байлээ. Олон фестивал дээр цацагдаагүй шин дуунуудаа толилуулан гэдэг чинь үнэхээр өвөрмөц шин шийдэл. Гэтэл энийг зарим үзэгчид ойлгохгүй байгаа нь ерөөдөө надад харамсалтай санагдчихж байна. Мөн Idol хамтлагийн Mini болон Үгийн хоёрын ярилцлагын үеэр Jenny-гийн үзүүлбэрийг Lulu Plaza дээр маш их хүлээж байгаа гэдгээ мэдгдсэн бөгөөд за яг Jenny-гийн үзүүлбэр дээр Minion, Mini, Үгийн 3 очиж үтсэн байлээ. Jenny-гийн тоглолтыг үзэж дуусгасныхаа дараа Үги өөрийнхөө Bubble дээрээ Jenny-г үнэхээр их биширч дэмжиж байгаагаа илэрхийлсэн бөгөөд Jenny хамгийн шилдэг нь Jenny бол хатан хаан. Би Jenny-г маш их хүндэлж байна гэсэн сэтгэлдлүүд өөрийнхөө Bubble application дээрээ үлдээсэн байна. Мөн Cosmopolitan сэтгүүл өөрсдийнхөө пэйж дээрээ яг өнөөдрийн 8 сарын 3-ны Монгол цагаар 19 цагт Jenny-гийн тухай маш гоё гинтийн мэдээ зарлан гэсэн. Гэхдээ тэр нь яг ямар мэдээ зарлах юм бол одоо бол хүлээжлэн шин дуу юм болов, шин ярилцлага юм болов. Мөн People Magazine сэтгүүл энэ 7 хоногийн хамгийн сайхан хувцсан A зэрэглэлийн алдартнаар 120 алдартан шалгаруулсан бөгөөд 1-р байрыг Jenny гэж шалгаруулжээ. Jenny-гийн Lulu Plaza-д өмссөн хувцас нь ерөөдөө бол цэргийн хувцснаас санаа авсан бөгөөд цэргийн мөртлөө романтик хэм маягийг агуулсан байгаа юм. Америкийн нэгдсэн улсын томоохон хөгжмийн фестивалд оролцох нь өөрөө асар их дарамттай байдаг. Ялангуяа K-pop хамтлаг дуучдын хувьд энэ дарамт бүр ч өндөр байдаг. Тэгээ үзэгчид хоорондоо aespa болон idol-ийн үзүүлбэрүүдийг хоорондоо нэлээд харьцуулж aespa-х илүү байсан, үгүй idol-х илүү байсан гэж хоорондоо нэлээд талцаж байгаа юм билээ. За idol-ийн хувьд болохоор тэдний тайзны продакшн үнэхээр сайн байсан. Тэд ойролцоогоор 20 бүжигчин амьд хөгжмийн хамтлаг авчирч тайзан дээр шат бүхий томоохон тайзны хийц ашигласан. За aespa-гийн хувьд болохоор Winter, Karina хоёрын ичч хүч амьд тоглолтыг маш их магтсан. Зарим нь нэг хоолойг хамгаалж хүнд хэсгүүдийг дуулсан гэж үздсэн бол нөгөө хэсэг нь түүнийг ядарсан, сандарсан эсвэл инээмсэглэл багтаа байсан гэж дүгнжээ. Giselle-ийн микрофон ер нь асуудалтай байсан байж магадгүй гэж бас таамаг гаргаад байгаа юм билээ. Мөн setlist-ийн сонголт бол зарим хит дууг оруулаагүй талаар санал зөрчилдсөн байлээ. Хамтлагийн ахлагч Карина ярьслах хөгтөө энэхүү фестивалд анх удаа оролцож байгаараа маш их сэтгэл догдолж байгаа бөгөөд бэлтгэлээ маш их хүчтэйгээр хийж байгаагаа бүр ярьсан. Тэгээд Lemonade цомгийн шинэ дуунуудаа анх удаа амьдар толлуулах бөгөөд Тэсээ адуу хүлээж байгаагаа хэлсэн. Мөн тухайн aespa-гийн тайзан дээр Ty Dolla Sign гэх хэмээх рэпертэй хамт Switchblade гэдэг дуугаа дуулсан байгаа. Jisoo сайн ингээ Hot Ones нэвтрүүлэгт оролцсноо. Ингээ Blackpink-ийн бүх гишүүд оролцсон. Нэвтрүүлэг болсон. Тэгэд маш хөөрхөн ярилцлага өгсөн байсан. Ер нь бол хүмүүс бүгд угаасаа англиар ярихгүй байгааг нь хэлээлээ л дээ. 20 минутын турш бүр нэлээд олон удаа англи өгүүлбэрүүд хэлсэн. Бас нэлээд урт өгүүлбэр нэг удаа хэлсэн. Тэр ер нь бол англиар маш сайн ойлгоод байгаагаа бол ингээд бидэнд амар сайн ойлгуулсан. 자, 매워요. 매워요. Jisoo тайзан дээр гарахаас 90 минутын өмнө юу хийдэг вэ? Тайзан дээр гарахаас өмнө юу хийдэг вэ гэж хүлэгч асуусан чинь би ер нь бол халуун ногоотой хоол иддэг. Халуун ногоотой хоол идэх юм бол хоолоо суларч дуусахад илүү амархан болдог гэсэн. Өөрийнх нь хамгийн их тийм үнэлэгдсэн киног юу вэ гэх юм бол өмчөн гээд 33 настай мөртлөө 13 настай царин дээр ингээд тогтцсон тийм кино байгаад идэж штэ. Тэрийг бүр ингээд маш их тийм үнэлж үнэхээр айц төрүүлмэн кино гэсэн. Яг нэг тийм сүнс чөтгөр мөтгөртэй киноноос илүү тэр кино бол үнэхээр тийм аимшигтай. Тэр өрн тийм бодит халдлага бодит тийм сүрдүүлэг тиймэрхүү зүйлүүд бол Jisoo-г нэлээд айлгадаг байх нь нэлээ. Хальтай нь ер нь бол Jisoo нэлээд олон удаа нүүсэн. Тэг нүүх тохиолдолд дандаа лефтэнд үргэлж гацдаг гинэ. Би бол ер нь лефтэнд гацах үзэгдлийг Монголд л байдаг гэж бодсон. Гэхдээ Jisoo ер нь баян лефтэнд гацах гэж аахгүй юм. Тийм болохоор сүнс харахаас илүүтэйгээр ямар нэгэн зүйл
шууд тохиолдож эсвэл над руу дайрах мэдрэмж төрөх нөхцөл байдалд илүү аимшигтай санагддаг гэж аахгүй юу. Тэгээ нэг удаа Blackpink-ийн гишүүд Hawaii руу ингээд зургийн авалтаа хийгээд дуусныхаа дараа тэндээ ер нь бол 1-7 хоног амархаа шийдээд амарсан гэж байгаа байхгүй юу. Яг ингээд тамтлын гишүүд хоорондоо ингээд амарч исэн чинь Jenny ерөөхдөө дунд нэртэй гэдгийг мэдээд Jenny Robinson гэдгийг мэдээд тэгээ өөрөө дунд нэргүүгээ мэдээд тэгээ өөрийгөө яг юу гэж нэрлэх вэ гэсэн чинь Jenny болохоор Jisoo чи тэгвэл өөрийнхөө дунд нэрийг Rabbit туулай болгочлоо гэсэн чинь нөгөө Jisoo бодож бодонгуудаа туулай тэнгүүтээ ястамлхий зүгээр ингээ ярилцчаал дунд нэр амтны нэр болгочихдаг тийм. Энэ хамгийн сүүлд бол цомгоо гарах гэж байгаа өөрийнхөө өөр төрхийг харуулж байгаа цоон шин төрх гарч байгаа учраас та бүхэн маань тэрийг маш их дэмжээрэй гэж хэлсэн байгаа. Fire. Fire. 사랑해 주셨으면 좋겠습니다. Thank you. Ашигтай бактерийг хэн хэрэглэх ёстой вэ? Хашилтай, хеликобактертай, өтгөн хаталттай, батгшилттай бол эсвэл гидэс цардайж дүүрдэг, хоолны шингэц муу, гүйлгэлт суулгалттай, антибиотик эмчилгээ хийлгэж байгаа бол мөн жингээ барьж байгаа, хоолны душил муу бол мөн сүүсүүн бүтээгдэхүүнийг боловсруулж чаддгүй бол энэхүү 50 тэрбум ашигтай бактерийг санал болгож байна. Энэхүү Японы улсын Shiseido Farm-ын 50 тэрбум ашигтай бактери нь нэг утандаа 5 литр тарагт агуулгадах ашигтай бактерийг агуулсан. Энэхүү ашигтай бактери нь Health Point дэмий сан дээр 50% хямдарсан байгаа бөгөөд өөртөөрхөн салбараас худалдаа аваарай.